сонь үзэгчтэй бүтээгч монголчууд нэвтрүүлэг ээлж дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд бид нэвтрүүлгээрээ дамжуулан дотооддоо үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг дэмжин цаашлаад жижиг дунд бизнесийн хүрээг өргөжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд Монголын шилдэг брэнд бүтээгдэхүүнийг гаргах зорилгоор бид нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэдэг байгаамаа. Тэгвэл бид нэвтрүүлгийнхаа энэ удаагийнхаа дугаартаа Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч Mons Group-ийн харьяа Mons Farm хязгаарлагдмал хувьцаат компани үйлдвэрлэлийн арга технологиг хүргэж байна. Ингээд та бүхэн нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг хүлээж авч үзнэ үү? Монгол улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд эрүүл мэндийн салбараас хамгийн түрүүнд чөлөөт зах зээлд шилжсэн салбар бол эм хангамжийн салбар юм. Учир нь 1990-ад онд эм хангамжийг төсвөөс хангаж үлсэн улсын тогтолцоо хаагдсанаар социалист системийн орнуудаас хараа тэмэн хангамжтай байсан манай улс эмийн хомсдолд орсон юм. Улмаар хувийн хөвшлийг дэмжих зорилгоор эм хангам нийлүүлэх зөвшөөрлийг байгууллага хүмүүст өгч өрсөлдөөнийг бий болгосноор хүн амын эрэлт хэрэгцээ тавигдж буй шаардлагыг хангасан олон 10 эм хангам нийлүүлэхүүд үүсч хөгжсөн юм. 2010 оны 11-р сарын байдлаар манай улсад эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоногд хөөрөмж, лабораторийн урвалж бодис ханган нийлүүлэх байгууллага 184, эмийн үйлдвэр 31, эмийн сан түүний салбар нийтдээ 1200 гаруй болж үйл ажиллагааг нь явуулж байна. Эдгээр эм хангамжийн байгууллагууд нь үйл ажиллагаанд 2005, 2008, 2009 онд батлагдсан эм үйлдвэрлэл, эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын нийтлэг шаардлагын Монгол улсын стандартыг мөрдөн ажиллаж байна. Ингээд энэ бүхний төлөөлөл болж Монгол улсын эм хангамжийн салбарт асралтгүй 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, эм бэлтгэлийг өөрийн үйлдвэрт чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж, амжилттай ажиллаж яваа Mons Group-ийн харьяа Mons Farm компанийн үйлдвэртэй энэ удаа үзэгч та бүхнийг танилцуулж байна. Mons Farm компани бол 1990 онд байгуулагдсан анхны хувийн хвшлийн эмийн үйлдвэр гомаа. Анх байгууллагахдаа бол Mons жижиг үйлдвэр нэртэйгээр ийм гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдгийг. Нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 30 орчим хувь нь бол Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм бэлтгэлүүд байна. Мөн бүтээгдэхүүний 30 орчим нэр төрөл нь бол Mons Farm компанийн ажилтнууд эрдэмтдийн зохион бүтээсэн юмуд байгаа. За ер нь бол манай компанийн хувьд бол хамгийн эрхмэлж явдаг бидний гол зорилго болгодог зүйл бол чанартай энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх асуудал байдаг. Ер нь бол бидний үйл ажиллагааны чиглэл маань бол цаашдаа бүтээгдэхүүнийхээ чанарын баталгаажлалтыг улам сайжруулах, олон улсын эмийн үйлдвэрлэлүүдэд тавигддаг GMP-ийн стандартыг нэвтрүүлэх, мөн чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлэх чиглэл рүү бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа. Өөрийн хэрэглэгчдийн танил болсон брэнд бүтээгдэхүүнүүд тухайлбал Салимон, Непромон, Дентамон бүтээгдэхүүнүүдийг бол Оросын холбооны улс, Казахстан, Польш, Хятад улсад гарах судалгаанууд хийгдээд явж байгаа. Энэ дотроос бол хамгийн амжилттай явж байгаа нь Оросын холбооны улсад бол түүхэн үедээ улсын бүртгэлтэнд бүртгүүлчихсэн. Эмээ бас бүртгүүлэх шатндаа явж байгаа. Энэ ажлууд маань амжилттай хэрэгжих юм бол бид нэр эхний ээлжинд Оросын холбооны улсад бол дээрх нэрийн бүтээгдэхүүнүүдийг бол гаргах боломжтой болж байгаа. Тэхийн тулд бол бид нэр манай улсын хувьд бас нэг зовлон байдаг. Экспортод бол зөвхөн GMP-ийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гардаг. Одоогоор бол Монгол улсын хувьд бол GMP-ийн баталгаажилтаа болгох тогтолцоо нь хараахан бүрдэж амжаагүй байгаа. Ийм учраас бид нэр Оросын холбооны улсад бол бүтээгдэхүүнээ гаргахдаа хамтарсан үйлдвэр Оросын холбооны улсад байгуулах байдлаар шийдэж байгаа.
Манай Монс эмийн үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа бол ийм гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл байдаг. За үйлдвэрлэлийн цех тасгууд гэвэл шахмал, капсултай эмийн цех, үрэл тос, шингийн эмийн цех, галины бэлтгэмлийн цех гэж ийм 3 цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар хангалтын тогтолцоог бол чанарын хяналтын албанд хариуцж ажилладаг. Үйлдвэрлэлийн дэд бүтцийн хангамж болон тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг инженер техникийн албан маань хариуцсан ажилладаг юм аа. За манай галин эмийн цехэд эмийн ургамлын гаралтай Монгол хүний бие организмд хамгийн их зохицсон эмчилгээний өндөр үйлдэлтэй энэ бэлтгэлүүдийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж ажиллаж байна. Сүүлийн үед бидний хамгийн анхаарал тавиан ажиллаж байгаа 2 ажил бол эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP стандартыг хэрэгжүүлэхээр шамдаа ажиллаж байна. Түүнээс гадна чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлэхийн тулд мөн баг үүсгэн идэвхтэй ажиллаж байгаа. Түүнчлэн манай үйлдвэрийн дэргэд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ажилладаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн ажиллагчид маань зах зээл дээрээс хэрэглэгчдийн хүсэлт шаардлага маркетинг борлуулалтын албаны үйл ажиллагаар дамжуулан хүлээн авч шинжилгээ судалгаа хийж одоо өөрсдөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хэрхэн хөгжүүлэх үү, гадаад өнгө үзэм, цав аглаа бодлыг яаж шинжилэх үү зэрэг шийдвэрүүдийг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилладаг юм аа. Монос групп нь анх 1990 онд эм гоо сайхны Монос жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан. 1999 оноос Монос групп болж өнөөдөр 10-аад охин компаниг өөртөө нэгтгэсэн 1500-аар ажиллагчтай Монгол улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болон өргөж байна. Иймэрхүү Монос группийн харьяа Монос фарм компани нь анх 1990 онд байгуулагдсан Монголын хувийн хвшлийн анх дагч эмийн үйлдвэр бөгөөд үйлдвэрлэлд эрдэм шинжилгээний судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн салбарын тэргүүлэгч үйлдвэр болон зах зээлд өнөөдөр амжилттай ажиллаж явна. Монос фарм компани нь жилдээ 15 сая ширхэг капсултай эм, 86 сая ширхэг шахмал эм, 1 сая флакон галианы бэлтгэл, 3.5 сая савлсан үрэл, 80 мянган тюбик тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 20 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг ба дотоодын нийт эмийн үйлдвэрлэлийн 30 орчим хувийг дангаран үйлдвэрлэж байна. Ингээд үндэсний ухамсараа дээдлэн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг цаг ямагт дэмжин ажилдаг бүтээгч монголчууд нэвтрүүлэг энүүдэ үзэгч та бидний эрүүл мэндийг тэтгэх эм бэлтгэлийг хэрхэн үйлдвэрлэж байгаа арга технологиос хүргэж байна. Юуны өмнө эмийг үйлдвэрлэхийн тулд чанар аюулгүй байдлыг нь сайдран анхаарч эмийн нарилгад орох түүхийн эдийн хяналтыг үйлдвэрлэлийн нарийн чиг шугамын дагуу шалгах хэрэгтэй. Эм үйлдвэрлэхдээ хамгийн ихэнд үйлдвэрлэлийн батлагдсан нарийн төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэл эхэлнэ. Ажил эхлэхэд хамгийн түрүүнд ажлын байр, тоног төхөөрөмжийг урьдчилан бэлтгэсэн байх юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цэхэд мэргэшсэн найруулагч, машинж, техникч хүмүүс ажиллаж шат дамжлага бүрдэнд хяналт тавьж явна. Түүнчлэн инженер техникийн албан үйлдвэрлэл эхлэхээс өмнө тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалган баталгаажуулж үйлдвэрлэл эхлүүлэх зөвшөөрлийг олгодог. Мөн чанарын хяналтын арбанаас баталгаажуулт үйлдвэрлэлд оруулахыг зөвшөөрсөн түүхий эд материалыг эд хариуцагч Нервас эм найруулагч хүлээн авч найруулах ажлыг шахмал эмийн технологийн гормын дагуу бэлтгэх юм. Ингээд шахмал эмийг дараах үйл явцын дагуу үйлдвэрлэнэ. Нэгдүгээрт найруулах дамжлага. Манай үйлдвэрийн шахмал эмийн цэхийн найрлагын хэсэгт орж ирээд байна. Энэ бол бүрэн автомат үйл ажиллагаатай холигч мөхлөгжүүлэгч машин байна. Найруулагч маань чанарын хяналтын албаар баталгаажсан түүхийн эдийг хүлээн аваад энэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хольж мөхлөгжүүлэх үйл явцыг хийдэг. Энэ тоног төхөөрөмж нь бүрэн автомат ажиллагаатай эм карантыг нээж холбон ардууд жуулсандаа иж хольж мөхлөгжүүлдэг. Тэгээ үүнийхээ дараа энэ дамжлагаас гарсан бүтээгдэхүүн маань масс бүтээгдэхүүн маань хатаах дамжлага руу шилжинэ. Хоёрдугаарт хатаах дамжлага. За холиох мөхлөгжүүлэх дамжлагаас гарч ирсэн нойтон масс маань энд 4-6 цаг хатаах тоног төхөөрөмжөд хатаад бэлэн болсон байна. Одоо шахах дамжлага руу шилжинэ. Гуравдугаарт шахах дамжлага. За энэ үйлдвэрлэлийн хэсэг нь бол шахмал эмийн цэхийн шахах хэсэг. Шахмалын найрлагын хэсгээс орж ирсэн масс эм нь энэ машины тусламжтайгаар тодорхой тун хэмжээ буюу технологийн заавар засны дагуу шахагддаг. Шахагдж гарсан эм нь анхдаг савлгааныхаа хэсэг рүү шилжиж савлагддаг. Энэ машин маань өдөрт 100 кг эмийг шахах хүчин чадалтай тоног төхөөрөмжөө. Дөрөвдүгээрт анхдагч савлгааны хэсэг. Шахмал эм үйлдвэрлэлийн шахах хэсгээс ирсэн масс эм маань энэ хэсэгт орж ирж анхдаг савлгаанд савлагддаг. Энэ анхдаг савлгааны машин өдөрт 35 мянган бэлэстер явах хүчин чадалтай. Үүнээс савлагдаад 2 дахь савлгаа руу шилждэг.
5 дугаарт 2 дахь цавлгааны хэсэг. Та бүхэндээ өмнө нь шахмал эмийн найрдаг болон шахах савлах хэсгийг танилцуулж байсан. Одоо эцсийн дамжлага болох 2 дахь савлгааны хэсгийг танилцуулж байна. Анх дахь савлгаанаас савлагдаж гарсан юм нь 2 дахь савлгаанд ирж мастер хайрцаг савлагдан гараад бэлэн бүтээгдэхүүний төр агуулгаж хэлжээ. Энэ хугацаанд чанарын эмнэлтийн албанаас дээжлэгч ирж дээжийн төврийг аваад чанарын эмнэлтийн албаны лабораторид хүргүүлдэг. Лабораториос гарсан шинжилгээний хариуг үндэслээд тохирсон тохиолдолд хэрэглэгчдэд хүргэх буюу худалдан борлуулахын бичгийг үндэслэн хэрэглэгчдэд хүргэдэг. Манай компани хамт олон та бүхэндээ чанартай баталгаатай эмээр үргэлж ханган ажиллах болно. Ингээд та бүхэн Монс компанид үйлдвэрлэгдсэн эх орныхоо үйлдвэрийн чанартай баталгаатай эмийг хэрэглээрэй. Ингээд үйлдвэрлэлийн нарийн шат дамжлагын дагуу үйлдвэрлэгдэж бэлэн болсон эм бэлтгэлэн эцэст нь агуулгад байршуулж чанартай баталгаажсан бүтээгдэхүүнээ хот болон хөдөө орнуудад эм ханган нийлүүлэх байгууллагууд руу түгээх ба за тэндээс эмийн сангуудаар дамжин хэрэглэгчдийн гар дээр түгэнэ. Энэ бүхий л шат дамжлагын явцад хамгийн ихээр анхаарах зүйл бол үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт дамжлага дундын хяналтыг чанарын хяналтын алба болон цэхийн мастер шалгагч нар хянан баталгаажуулж бүртгэл хөдөлж баримтжуулдаг. Тиймээс альва нэг бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг нь хангахын тулд тухайн байгууллагын чанарын хяналтын алба мэргэжлийн өндөр хариуцлагатай ажиллах нь нэн тэргүүний чухал зүйл юм. За манай чанарын хяналтын алба нь эмийн чанарын хяналт баталгаажуулалт, эмийн шинжилгээ гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Чанарын хяналт баталгаажуулалтын хэсэг маань эхлэл материалаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүхий шат дамжлагад эмзэн болон эрүүл ахуйн хяналт шалгалт тавьж стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажилладаг. Мөн бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийгээ чанар аюулгүй байдлыг тухайн бүтээгдэхүүний доктортой чанарын судалгаа мөн зах зээл дээрх мониторингоор хянаж ажилладаг. Энэ нь хэрэглэгчдэд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээл дээр гараад хэрэглэгчдэд тээвэрлэгдэх хүргэлтийн явцдаа чанар аюулгүй байдлаа хангаж байгаа хэсгийг хянаж ажилладаг гэсэн үг юм аа. Манай эм бэлтгэлийн сорилтын лаборатори нь манай үйлдвэрийг үүсгэн байгуулагчнаас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба одоогийн байдлаар 10 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эм бэлтгэлийн сорилтын лаборатори маань хими болон микробиологийн хоёр сектороор үйл ажиллагаа явуулдаг. За тус лабораторид маань тухайн бүтээгдэхүүний чанарын болон тооны анализыг одоогийн байдлаар бидний хэрэглээнд байгаа 200 орчим Монгол улсын стандарт 10 орчим үндэсний болон олон улсын шин чанартай фармакопея заасан арга аргачлалаар шинжилгээг нь хийж ажиллаж байна. Манай улс эмийн тухай хуулийг анх 1998 онд санаачлан батлуулж 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгон өөрчилсөн. 2006 онд эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хугацаанд эмийн чанар, хангамж, хүрэлцээ сайжирч, эм хангамжийн тогтолцооны хөгжилд чухал алхам болсон төдийгүй олон арван өөрчлөлт шинжилэлтийг бий болгож чадсан юм. Түүнчлэн хувийн эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан олноор байгуулагдаж, шинэ эм бэлтгэлүүд эмчилгээ үйлч нэвтэрснээр дотоодын эмийн борлож байгаа эмийн чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, за чанарын хяналтыг шинэ түвшинд хүргэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажиллаж байгаа эм хангамжийн салбарынхан өнөөдөр амжилттай ажиллаж байна. Энэ бүхний төлөөлөлж дотоодын эмийн үйлдвэрлэлийн 30%-ийг дангаарan эзэлж байгаа Monsa Farm компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс танилцуулъя. Ядаргаанд ялагдчихгүй салимон, бөөрийг бөөцөглөгч нефрамон, ангины эсрэг танзилмон, харшлыг устгагч хлорофенамин, нэлэх балчраас сайн натурвиттэй, ханадны эсрэг хамгийн сайн житамон, шүд эрүүл бол бие эрүүл дентамон зэрэг олон арван бүтээгдэхүүн нь хэдийн нэг хэрэглэгчдийн гэрэлт хэрэгцээг хангаж, талархлыг хүлээсэн брэнд бүтээгдэхүүн болж чадсан юм. Манай эм бэлтгэлийн сорилтын лабораторид эмийн нийлэг болон ургамлын гаралтай түүхийдэд Монгол улсын үндэсний стандартуудын дагуу хим, физик химийн шинж чанарт нь тулгуурлан багажид анализын шинжилгээ явуул. Манай лаборатори бэж авахч буюу сэмплэрийн авчирсан бүтээгдэхүүнүүдэд
бүтээгдэхүүнийг бүртгэж аваад жишээ нь гэхэд хатуу тугнагдсан эмийн хэлбэрийг авч үзээд жингийн хэлбэлцэл буюу одоо яг туналт нь нэгэн жигэд явсан байна уу гэдгийг бол электрон жин дээр эмийн үйлчлэгч бодис буюу одоо стандартад яг нэг ширхэг шахмал эмэн дээр бүх хэмжээнд байгаа үйлчлэгч бодис нь хэд байна уу гэдгийг бол спектрофотометр дээр болон өндөр идэвхтэй шингэний хроматограф гэсэн багжин дээр хүний бие тусан дах биошинкцийг бол үзэхдээ уусал тодорхойлох аппаратын дээр хүний бид ороод хэдийн хэмжээнд задарч ийн вэ гэдгийг нь болохоор задрал тодорхойлох аппаратын дээр тэгээд тээвэрлэлтийн явцад тэр юм маань одоо хэр бат бөх чанартай байна гэдгийг нь бол үрэлтийн хүчний үйлчлэл буюу даралтын хүчний үйлчлэлийг үзэх пребилятор гэсэн багжууд дээрээ тус тусал тодорхойлж хийдэг. Монс группийн харьяа энэ бэлтгэмжийн сорилтын лабораторийн одоо микробиологийн лаборатори маань 2 Монс фарм компани нь олон улсын чанарын удирдлагын ISO 9000-2001 стандарт болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын GMP-гийн стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн дархлаа сэргээх салимон, шүдний тулгуур, эд, буйл, амны салстын өрөвсөл намдаах эмчлэх дентамон бэлтгэлүүд нь Монгол улсын төрийн шагнал хүртсэн бүтээл болсон юм. 100 гаруй ажиллагчтай бөгөөд мэрэгжлийн зэрэг цолтой боловсон хүчнээр эгнээгээ бүрдүүлж өнөөдөр Монгол улсынхан эм хангамжийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож хэрэглэгчдийн эрүүл мэндийг тэтгэх чанартай эм бэлтгэлийг үйлдвэрлэсээр байна. Үндэсний ухамсараар шингэн бий болгосон баялагийг бүтээгчдийг дэмжин ажилдаг бүтээгч монголчууд нэвтрүүлэг маань ээлж дугаараа өндөрлөж байна. Гэвч бидний нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Монголын эм хангамжийн салбарт тасралтгүй 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа Монс фарм хязгаарлагдмал хувьцаат компани үйлдвэрлэлийн арга технологиг энэ удаа та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр миний яг одоо зогсож байгаа энэхүү газар бол үйлдвэрийн нарийн шат дамжлагын дагуу ирсэн бэлэн бүтээгдэхүүн маань энэхүү хангамж нөөц түгээлтийн агуулгад ирдэм байгаамаа. Үүний дараа эцэст нь одоо үйлдвэрийн нарийн шат дамжлагын дагуу ирсэн бэлэн бүтээгдэхүүн маань Монголын нийт 21 аймагт түгээлтийн дагуу очиж хэрэглэгч бидний гадар чанартай бэлэн бүтээгдэхүүн болон хүрдэм байгаамаа. Ингээд бид нэвтрүүлгийнхаа дараагийнхаа дугаартаа үндэсний ухамсараа дээдлэн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа олон албан байгууллагын үйл ажиллагааг та бүхэндээ хүргэх болно. Ингээд та бүхэн манай нэвтрүүлэгтэй холбогдохыг хүсэж байгаа бол бидэнтэй доогуур гарч байгаа утсаар холбогдороо. Ингээд эх 7 хоногийн яг энэ цаг мөчтөө эргээд уулзтлаа түр баяртай үзэгчтэй.